Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын их хурлд ирүүлсэнийг улсын их хурлын 2025 оны 4 дугаар сарын 3-4-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул холбогдох хуулийн төсөл боловсруулахаар хууль зүйн байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын ороо 2025 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн 6 дугаар тогтоолоор хуулийн төсөл боловсруулах үр бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Ц сандаг очроор ахлуулан гишүүнээр улсын хурлын гишүүн Д Гамбат, Б Заяавал, Им Нарантуя Нара, Ил Соронзон болд нар ажиллалаа. Байнгын ороо 2025 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу явууллаа. Ажлын хэсэг уг хуулийн төслийг боловсруулахдаа Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсэг болон 47-гийн 7 дахь хэсгийг хөндөж шүүгчийн тэтгэврт гарах насны дээд хязгаарыг төрийн албаны тухай хууль заасан насны хязгаартай нийцүүлэх хүрээнд 60 гиснийг 65 болгох, тэтгэвэр тогтоохтой холбоотой бусад харилцааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулахаар тусгасныг улсын их хурлын гишүүн Б Инквер, П Сайн зөрөг, Х Тэмүүжин нар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж заасан нь Монгол улсын үндсэн хууль зөрчсөн гэснийг улсын их хурл хүлээн зөвшөөрсөн тул цэцгийн дүгнэлтийн хүрээ хязгаарт багтаан хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй талаар асуулт асууж хариулт авч байр сууриа илэрхийлсэн болно. Хууль зүйн байнгын ороо уг хуулийн төслийг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн хүрээ хязгаарт багтаан Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсгийн шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэснийг хасаж хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэн байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед байнгын орооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй тул улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын орооны дарга Д Цогтбаатар Монгол улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах гормын санал гаргасныг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.6% саналаар дэмжсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг улсын их хурл хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хууль зүйн байнгын орооны боловсруулсан Монгол улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.